Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Бид өнөөдрийнхөө хичээлээр хүний цусны эргэлтийн тогтолцооны талаар үзэж судалнаа. Энэ хичээлийг үзснээр бид хүний биеийн дотоод шингэн орчныг бүрдүүлэгч цус, тунгалаг, эдийн шингэнийг өөр хооронд нь ялган таних, зурсны найрлага, дүрс элементүүдийн бүтцийг гүйцэтгэх үүрэгтэй нь холбон тайлбарлах, цусны их болон бага эргэлтүүдийг зурах, цусны бүлгийг тодорхойлох, хялбар бодлого бодох, цус сэлбэг зарчмыг тайлбарлах чадваруудыг эзэмшнэ. Цусны эргэлтийн тогтолцоо нь бие махбодод хэрэгцээд шимт ижилийн бодис болон хүчил төрөгчийг хүргэж өгч бодисын солилцооны илүүдэл болсон хаягдал бүтээгдэхүүнүүдийг ялгаруулах хэрэгтнүүдэд хүргэж өгдөг чухал тогтолцоо юм а. Цусны эргэлтийн тогтолцоонд зүрх, судас, цус орно. Цус, эдийн шингэн, тунгалаг нь бие махбодын дотоод орчныг бүрдүүлэх бөгөөд эд эсүүдийн хоорондын харилцан холбоог тогтоож бие махбодын бодисын солилцоо тасралтгүй явагдах нөхцөлийг бүрдүүлж байдаг. Иймээс энэ гурвыг бие махбодын дотоод орчин гэж нэрлэдэг. Цусны сэв нь хялгасан судасны ханаар нэвтрэн гарч эс хоорондын зайд байрласныг эдийн шингэн гэж нэрлэдэг. Эдийн шингэн нь тусгай тунгалагын судас руу орсон орж тунгалагийг үүсгэнэ. Тунгалагын судасаар урсаж буй тунгалагууд нь нийлж дээд хөндийн венд цутгадаг. Ингэснээр тунгалаг нь цустай нийлдэг. Хүнд 10 литр эдийн шингэн, 2 литр тунгалаг, 5 литр цус байдаг. Цус нь дараах үүргүүдийг гүйцэтгэнэ. Хүнд зөөвөрлөх, зохицуулах, дотоод орчин болох, хамгаалах, ялгаруулах, тэжээх үүргүүдийг гүйцэтгэдэг. Цус нь өвөрмөц хэлбэрийн холбогч ид бөгөөд цусны сэвэн болон цусны эсүүдээс тогтдог. Цусны эзлэхүүний ихэнх хэсгийг нь сэвэн эзэлнэ. Сэвэн нь өнгөгүй тунгалаг шингэн бөгөөд ус, уураг, тос, нүрс ус, эрдэс бодисоос тогтдог. Бодисын солилцооны явцад үүссэн илүүдэл хортой бүтээгдэхүүн нь цусаар дамжин ялгаруулах хэрэгтнүүдэд очиж шүүгдэн зайлуулагддаг. Ийм учраас цусны сэвэнгийн найрлага байнга тогтмол байдаг. Цусны сэвэнтэй адил концентрацтай усамлыг физиологийн шингэн гэж нэрлэдэг. Бие махбод шингэн алдах үед энэ усамлаар цусыг сэлбэдэг. Цусны найрлагын 45%-ийг цусны эсүүд буюу дүрс элементүүд эзэлдэг. Цусны эс нь 3 төрөл байна. Үүнд улаан эс буюу эритроцит, цагаан эс буюу лейкоцит, ялтас буюу тромбоцит, улаан эс нь бөмбөг зээрэнцэг хэлбэртэй улаан өвтэй жижиг эсүүд. Улаан эсийн гол үүрэг нь хүчил төрөгчийг зөөвөрлөх үүрэгтэй. Улаан эс анх үүсэхдээ бөмбөтэй байдаг бөгөөд хүчил төрөгчийг зөөвөрлөх үүрэгтэй холбоотойгоор бөмбөг болдог. Цагаан эсүүд нь бөмбөтэй эсүүд бөгөөд тодорхой хэлбэр төрсгүй.
Цагаан эсүүд гаднаас бие махбодод нэвтэрсэн гадны биетүүдийг устгаж бие махбодыг хамгаалах үүрэгтэй. Ялц нь 2-4 микрометр хэмжээтэй бөмбөгүй жижиг эсүүд байдаг. Ялцны гол үүрэг нь цус бүдгнүүлэхэд оролцоно. Голландын эрдэмтэн Антон ван Левенгук цусны улаан эсийг нээжээ. Бие махбодын ямар нэг өвчнөөр өвчлөхгүй байх чадварыг дархлаа гинэ. Дархлаа нь төрөлхийн ба олдмол гэж хоёр төрөл байдаг. Төрөлхийн дархлаа нь хүнийг эхээс төрөхөд үүссэн байдаг. Дархлаанд цагаан эсүүд чухал үүрэгтэйгээр оролцдог. Цагаан эс нь хурамч хөлнийхөө тусламжтайгаар хялгсан судасны ханыг нэвтлэн гарч биед орсон өвчин үүсгэгч нянгуудын орчим хуримтлагддаг. Ингээд нянгуудыг хурамч хөлөөрөө барьж залгин дотроо оруулан уусгаж устгадаг. Үүнийг фагоцитоз гэдэг. Цагаан эсүүдийг залгуур эсүүд гэж бас нэрлэдэг. Хүний цусны найрлаганд цагаан эсийг Оросын эрдэмтэн Мечников олж илрүүлжээ. Насанд хүрсэн хүний биеийн жингийн 12.1%-ийг цус эзэлдэг бөгөөд ойролцоогоор 5 литр орчим эзлэх хүнтэй байдаг. Цусны найрлагын 50-аас 55%-ийг сивэн эзэлдэг. Цусны сивэнгийн 92% нь ус, 7% нь уурга байдаг. Сивэнгийн найрлаганд байх уургууд нь цусны бүлэгдэлтэнд чухал үүрэгтэйгээр оролцдог. Мөн сивэнгийн найрлаганд глюкоз, амин хүчил, өөх тус зэрэг шин бодисууд болон шин бус бодисууд агуулдаг. Цусны эс нь 3 төрөл байна. Улаан эс нь хоёр талаасаа хөнхөр зээрэнц хэлбэртэй бөгөөд бөөн байхгүйгаараа бусад эсүүдээс ялгаатай. Улаан эсийн энэ бүтц нь хүчил төрөгч зөөвөрлөх гадаргуугийн талбайг 1.6 дахин хэсэгдэг. Цусны улаан эс нь төмөр агуулсан гемоглобин уургийг агуулдаг. Цусны нэг улаан эсэд 300 сая гемоглобин агуулдаг. Гемоглобин уушгинд очиж хүчил төрөгчтэй нэгдэн окс гемоглобиныг үүсгэнэ. Окс гемоглобин нь цусны урсгалаар биеийн бүх хэсэгт зөөгдөн очиж бие махбодыг хүчил төрөгчөөр хангадаг. Нүрс хүчлийн хийтэй нэгдсэн гемоглобиныг карбоксигемоглобин гэнэ. Карбоксигемоглобин нь цусны урсгалаар уушиг руу очин нүрс хүчлийн хийг ялгаруулж хүчил төрөгчөөр баяжин бүх үеэр тардаг. Цагаан эс. Цагаан эс нь хэмжээгээрээ улаан эсээс том бөгөөд 2-4 хоног амьдардаг. Хэд хэдэн төрлийн цагаан эсүүд байдаг. Үүнд гранулоцит, моноцит, лимфоцит эсүүд хамаарна. Цагаан эс нь дэлүү, улаан чимэг, тунгалгийн зангилаанд үүсдэг. Цагаан эсийн гол үүрэг нь гаднаас нэвтэрсэн эсрэг төрөгчүүдийг таних, тэдгээрийг устгаж бие махбодын дархлааг хамгаалах үүрэгтэй байдаг. Бие махбодын дотор нэвтэрсэн өвчин үүсгэгчийг цагаан эс хурамч хөлөөрөө хумин авч сэмэндээ оруулан уусгаж устгадаг. Үүнийг залгих буюу фагоцитозын үзэгдэл гэж нэрлэнэ. Ийм төрлийн цагаан эсийг залгуур эс гэж нэрлэдэг. Бие махбодыг гадны биетээс дан ганц залгуур эсүүд хамгаалдаггүй. Бие махбодод орж ирсэн гадны биет тэдгээрээс ялгарсан хорыг мэдэрч хариу үйлдэл үзүүлдэг өвөрмөц уурагт биеуд байдаг.
эдгээрийг эсрэг бие гэж нэрлэдэг. Эсрэг бие нь цус болон тунгалгийн судсанд байх лимфоцит тэсүүдээс үүсдэг. Цус бүлгэнэхэд ялцснууд чухал үүрэгтэй оролцдог. Цусны бүлгэнэлт нь цус алдалтаас хамгаалж байгаа бие махбодын нарийн нийлмэлд оруулмаа. Цусны бүлгэнэлтэнд цусны найрлаганд байж байгаа фибриноген уураг нь үл уусагч фибрин уураг болон хувирдаг. Фибрины уцлаг нь цусны эсүүдийн бөөгнөрлөөс бүлэн үүсгдэг. Энэ нь цусны урсгалыг хааж цусыг зогсоодог. Тунгалгийн судсаар урсан дээд хөндийн үеинд нийлдэг бөгөөд бие махбодын дархлааг хамгаалахад оролцдог. Одоо бүгдээрээ цусны эсийн талаарх мэдлэгээ баттган нэгэн даалгаврыг ажиллацгаая. Энэ даалгавар дээр өгөгдсөн утгуудыг зөв харгалзуулан сумаар холбоцгоогоорой. Одоо бүгдээрээ даалгавраа шалгацгаая. Цусны цагаан эс нь бие махбодыг гадны нянгаас хамгаалж дархлалыг тогтоох үүрэгтэй бөгөөд цусны улаан чөмөг дэлүү тунгалгийн зангилаанд үүсч 2-4 хоногийн хугацаатай амьдардаг. Цусны улаан эс нь хүчилтөрөгч ба нүүрс хүчлэнхийг зөөвөрлөх үүрэгтэй бөгөөд ясны хим эдийн улаан чөмгөнд үүсч 3-4 сар амьдардаг. Цусны ялц нь цусыг бүлэгнүүлэх үүрэгтэй бөгөөд ясны хим эдийн улаан чөмгөнд үүсч 5-8 хоног амьдарнаа. Зүрх нь цусны эргэлтийн тогтолцооны хамгийн гол чухал эрхтэн бөгөөд цээжний хөндийн зүүн дээд талд суурин дээшээ ороо нуруугаа харж байрладаг. Зүрхийг гадна талаас нь үрэлтээс хамгаалах үүрэгтэй өнхөлцөг хальс бүрхсэн байдаг. Хүний зүрх 4 тасалгаатай. Зүрхний тасалгааны дээд хэсгийг тосгуур, доод хэсгийг ховдол гэдэг. Тосгуур, ховдол хоёр нь хоорондоо хавтаст хавхалгаар холбогдох бөгөөд хавхалгууд нь зөвхөн нэг чиглэлд нээгдэж хаагддаг. Зүрхэн цусны эргэлтийн гол эрхтэн бөгөөд дундуураа булчинлаг ханаар баруун ба зүүн хэсэгт хуваагддаг. Зүрхний ховдол тосгуур хоёр нь хоорондоо хавтаст хавхалгаар холбогддог. Зүрхнээс гарч байгаа судсууд нь ихэвчлэн том судсууд байдаг. Уушигны артер болон венийн судас, гол аортын судас зүрхнээс гардаг. Баруун болон зүүн талын ховдлоос гарах судасны эхэнд тал саран хэлбэртэй хавхлага байдаг. Зүрхний хавхлага нь зөвхөн нэг тал руугаа нээгдэж хаагдаж цусыг тосгуураас ховдлоос тараагуур судас шилжих нэг чиглэлийн хөдөлгөөнийг хангадаг. Дээр өөрийгөө шалгах даалгавар ажиллацгаая.
даалгавраа шалгацгаая. Зүрх рүү орж байгаа судсыг венийн судас буюу хураагур судас, зүрхнээс гарч байгаа судсыг тараагур буюу артерийн судас гэж нэрлэдэг. Зураг дээр тэмдэглэгдсэн A үсгээр уушигны артерийг тэмдэглэсэн байна. Уушигны артераар венийн цус урсдаг. B үсгээр гол аортыг тэмдэглэсэн байна. Артерийн судас урсна. D үсгээр уушигны венийг тэмдэглэсэн байна. Артерийн цус урсна. C үсгээр дээд хөндийн венийг тэмдэглэсэн байна. Венийн цус урсна. E үсгээр титэм судасыг тэмдэглэсэн байна. Зүрхийг тижээх үүрэгтэй. Цусны судас нь цусыг бүх үеэр тараах, цоглуулах үүрэгтэй байдаг. Цусны судасны хэмжээнээс шалтгаалаад 3 ангилдаг. Тараагур буюу артерийн судас, хялгасан буюу капилляр судас, хураагур буюу венийн судас гэж 3 ангилдаг. Тараагур судас нь цусыг зүрхнээс эд эс болон биеийн эсгүүд рүү зөөвөрлөдөг. Уушигны артериас бусад бүх тараагур судаснууд хүчил төрөгчөөр баялаг цусыг зөөвөрлөдөг. Тараагур судасны хан нь 4 давхар бөгөөд энэ нь зүрхний агшилтын үр дүнд үүсдэг цусны өндөр даралтыг дэсвэрлэхэд зохицсон байдаг. Мөн тараагур судас нь зүрхний булчингийн сулралын үед голчоороо нарийсан цусыг дээш хөхөд тусалдаг байна. Хүний хамгийн том тараагур судас нь 25 мм голчтой гол судас бөгөөд энэ судасаар цус секундэд 40 см-ийн хурдтайгаар зөөвөрлөгддөг. Хураагур буюу венийн судас. Хураагур судас нь тараагур судастай харьцуулахад илүү нимгэн, зөөлөн хантай байдаг. Хураагур судасны дундуур цус бага даралттай урсдаг учраас хан нь зөөлөн нимгэн байдаг. Том хураагур судаснууд тухайлбал хөлийн урт хураагур судаснуудад тал саран хавхлага байдаг. Энэ нь хөдөлгөөний үед агшиж цусыг мөчтийн үзүүрлөө буцаж урсгаас сэргийлдэг. Хүний хамгийн том хураагур судаснуудад биеийн дээд ба доод хагасаас цусыг зүрх рүү хураадаг дээд ба доод хөндийн вен ордог. Хялгасан судас. Хамгийн олон тоотой, хамгийн жижиг судаснууд нь хялгасан судаснууд бөгөөд хоорондоо ширэлдэн тор үсгдэг. Цусны сэвэн дууссан тижээлийн бодис болон хүчил төрөгчийг эд эс рүү нэвтрүүлэх мөн эд эсээс бодисын солилцооны илүүд бүтээгдэхүүнийг цус руу нэвтрүүлэхэд хялгасан судас чухал үүрэгтэйгээр оролцдог. Хялгасан судасны хан нь маш нимгэн байдаг. Цус судсаар урсгахдаа судасны ханандаа үзүүлж буй даралтыг цусны даралт гинэ. Цусны даралтыг даралт хэмжих багажаар буглагны артер дээр тодорхойлдог. Ингэхдээ дээд ба зүрх агших үеийн даралт, доод ба зүрх сулрах үеийн даралтыг үздэг бөгөөд энэ хоёр даралтын зөрүүгээр пульсийн даралтыг тодорхойлдог. Зургийг ажиглан дараах даалгаврыг хийж гүйцэтгэцгээе. Одоо даалгавраа зөв хариулттай харьцуулан үздэцгээе.
Цусны хоёр эргэлт хүнд байдаг. Цусны их бага эргэлтүүд. Цусны их эргэлт гэдэг нь зүрх их биеийн хооронд явагддаг бөгөөд артерийн судсаар артерийн цус, венийн судсаар венийн цус урсдаг. Зүрхний зүүн ховдлоос гарсан хүчил төрөгчөөр баяжсан цус бие махбодын эд эрхтэн бүрээр салбарлан хурж хүчил төрөгч болон шим тэжээлийн бодисыг өгч бодисын солилцооны илүүд бүтээгдэхүүн болон нүүрс хүчлийн хийтэй болон буцаж зүрхний баруун тусгуурт эрхийг цусны их эргэлт гинэ. Цусны их эргэлтээр ирсэн цус зүрхний баруун ховдлоос гарч уушгинд очин хүчил төрөгчөөр баяжин дахин зүрхний зүүн тусгуурт ирэхийг цусны бага эргэлт гинэ. Цусны бага эргэлтээр артерийн судсаар венийн цус, венийн судсаар артерийн цус урсдаг онцлогтой. Хүний зүрх нь цусыг нэгэн хэмнэлээр жигд шахдаг. Зүрхний баруун хэсэг нь нүрс хүчлийн хийтэй цусаар, зүрхний зүүн хэсэг нь хүчил төрөгчийн хийтэй цусаар хангагдсан байдаг. Зүрх агшихад хүчил төрөгч бүхий цусыг агуулсан артерийн цус бүх биеэр тарж хийн солилцоо явуулдаг. Зүрх 1 минутанд 5 кварт цусыг шахдаг бөгөөд өдөрт 100 мянган удаа, жилд 35 сая удаа цохилдог. Зүрхний баруун ховдлоос гарсан нүүрс хүчлийн хий бүхий цус нь уушгины артериар дамжин уушгинд очиж хийн солилцоо явуулж хүчил төрөгчөөр баяжин уушгины венээр зүрхний зүүн ховдолд ирдэг. Энэ бол цусны бага эргэлт юм а. Зүрхний зүүн ховдлоос гарсан хүчил төрөгч бүхий цус нь аортын судсаар дамжин гарч бүх үеэр эргэн хүчил төрөгчийг өгч нүүрс хүчлийн хийтэй болон буцаж венийн судсаар зүрхний баруун тусгуурт ирэхийг зүрхний их эргэлт гэдэг. Хүний зүрх нь автомат шинжтэй ажилдаг. Зүрх нэг удаа агшиж суларч амрах хугацааг зүрхний нэг мөчлөг гэж нэрлэдэг. Зүрхний мөчлөг 0.8 секунд үргэлжилдэг. Үүнд тусгуурын агшилт 0.1 секунд, ховдлын агшилт 0.3 секунд, ерөнхий завсарлага 0.4 секунд байдаг. Хүний зүрх нь зүрхний нэг бүчлэг тутамдаа ерөнхий завсарлага авч амардаг учраас зүрх тасралтгүй ажиллах чадвартай байдаг. Хүний цусны бүлгийг тодорхойлдог ABO гэсэн 3 төрлийн ген байдаг. Цусны бүлэг нь тухайн хүнд тогтмол байдаг ч хүн бүрд өөр өөр байдаг. Энэ нь тухайн хүн аав ээжээсээ цусны ямар ген авснаас шалтгаалan цусны бүлэг өөр өөр байдаг. Цусны бүлгийг тодорхойлдог Панеттийн торыг үзүүлсэн байна. Хэрвээ хүүхэд ээжээсээ цусны бүлгийг тодорхойлдог O ген, ааваасаа цусны бүлгийг тодорхойлдог O генийг авсан тохиолдолд хүүхэд 1-р бүлгийн цустай төрнө. Хэрвээ ээжээсээ O ген, ааваасаа A генийг авсан тохиолдолд хүүхэд 2-р бүлгийн цустай төрнө. Хэрвээ хүүхэд ээжээсээ O генийг авсан, ааваасаа цусны бүлгийг тодорхойлдог B генийг авсан тохиолдолд хүүхэд цусны 3-р бүлэгтэй төрнө. Хүүхэд ааваасаа цусны А ген, ээжээсээ цусны Б генийг авсан тохиолдолд 4-р бүлгийн цустай хүүхэд төрнө. Одоо бүгдээрээ цусны бүлэг тодорхойлох хялбар бодлогуудыг бодцгоё.
бүгдээрээ бодлогоо шалгая. Цус сэлбэх. Зарим өвчин болон цус алдах, цус багтах үед өвчтөнд цус сэлбэдэг. Энэ нь цусны эритроцитэд байх антиген, цусны сивэнд байх антибодигийн харилцан уралд орох цохилгооноос хамаарч байдаг. Бүлгийн цус нь А антигенийг агуулдаг. 3 дугаар бүлгийн цус Б антигенийг, 4 дугаар бүлгийн цус АБ антигенийг аль алиныг нь агуулсан байдаг. 1-р бүлгийн цус ямар нэгэн антиген болон антибоди агуулаагүй учраас бүх төрлийн цуснд цус өгөх бололцоотой байдаг. Цус өгж байгаа хүнийг донор гэдэг, цусыг авж байгаа хүнийг рецептор гэж нэрлэдэг. 1-р бүлгийн цустай хүн зөвхөн 1-р бүлгийн цусыг авах боломжтой. Бүх төрлийн бүлгээс цусыг авах боломжтой бөгөөд зөвхөн өөртөөгөө ижил 4-р бүлгийн хүнд цус сэлбэх боломжтой юм аа. Одоо бүгдээрээ өөрсдийгөө шалгах даалгавар ажиллая. Эрүүл ахуйд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлүүдийг харуулсан байна. Үүнд хөдөлгөөний дутагдал, арх, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, стресс, өвчин үүсгэгчүүд нөлөөлдөг. Одоо бүгдээрээ зүрх судасаа эрүүл байдлын тулд хүүхэд ямар дадал хөвчлөлтэй байх талаар ярилцаж, үнийгээ схемээр хийж үзүүлцгээе. .
энэ схемийн загварыг ашиглаж болно. Өнөөдрийн бидний хичээлтэй холбоотой нэмэлт мэдээллүүдийг харууллаа. Хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Бүгдээрээ гэрийн даалгавраа тэмдэглэж авцгаагаарай.